Amazon-оос олоочтой хай-тек гэгдэж байна. Өнөөдрийн видеогоор бид домогт GeForce GTX 1080 Ti картны талаар ярилцъя. Бүтээмжээрээ ямар шүү байгаа, энэ 2025 онд ямар карттай харьцуулж болохоор гэдгийг энэ видеоор үзье. 2014-2015 онд Nvidia болон AMD-ийн график картны өрсөлдөөн нэлээд ширээ явуулчихсан. Nvidia нэг карт танилцуулахаар AMD бас нэг карт танилцуулдаг. Nvidia өөрөө GTX 980 танилцуулсны дараа AMD R9 Nano болон R9 Fury X гэсэн картыг танилцуулсан. Тэрний дараа Nvidia 980 Ti-аар AMD-ийн картыг чадлыг буцаасан гэж хэлж болно. Nvidia юу ойлгосон гэхээр өрсөлдөгчөө дарахын тулд бид нэр арай илүү хүч зарж, арай илүү инновац бүтээжиж хэрэглэгч нар очих юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр энээс гаралтайгаар Pascal гэдэг өөрөө архитектур үүссэн. Энэ Pascal архитектур нь бол өөрөө Maxwell буюу 900 сериэсээ барагцаагаар 25-аас 30% илүү байснаас гадна өөр нэг төвшинг хүмүүст мэдрүүлж чадсан байна. 2016 оны 5 сард Nvidia Pascal архитектурыг GTX 1080 картаар анх гаргасан ба тэр үедээ AMD-гийн гаргах гэж байсан RX Vega серийг дарахын тулд дараагийн карта буюу 17 оны 2 сард домогт GTX 1080 Ti-г гаргасан. GTX 1080 Ti-г юу домогт болгосон бэ гэхээр дараа нь гарсан Turing архитектурын RTX 2080 болон 2080 Ti-ийн үн цэн болон үзүүлэлтийн хувьд ойролцоо юм түүнээс сул байсан. Өөрөөр хэлэх юм бол 1080 Ti-г гаргах FPS хангалттай, харин Ray Tracing-тэй тоглоомнууд цөөн байсан. Мөн 2080 Ti-ийн гүйцэтгэлээрээ хүлээлтэд хүрээгүй. Хамгийн сонирхолтой нь 2020 онд Jensen Huang RTX 3080 картыг танилцуулахдаа 1080 Ti-тай хэрэглэгчтэй цаашаа апгрейд хийхэд аюулгүй шүү гэж санал болгосон. To all my Pascal gamer friends, it is safe to upgrade now. Nvidia GTX 1080 Ti нь өөрөө 16 нанометр нод дээр хийгдсэн 3584 шейдерстэй 11 ГБ RAM-тай ийм карт байгаа. Яг манад байгаа загвар нь гэх юм бол өнөөдөр бид нар танд EVGA-ийн XC3 1080 Ti гэсэн картыг танилцуулахаар байна. Энэ өөрөө 3 дисплей порттой, нэг HDMI-тай, өөрөө 8 пинээр 2 ширхэг тэжээл авдаг, dual BIOS-тай 3 фантай ийм загвар байгаа. Ингээд бенчмарк руугаа орцгоё. Cyberpunk-ийн 2K дээр Nvidia GTX 1080 Ti нь дундждаа 41 FPS, хамгийн бага нэг хувьда 34 FPS буюу манай стакийн хамгийн доор нь орж байна. Мөн 1080p дээр Nvidia GTX 1080 Ti нь дунджаар 66 FPS, хамгийн бага нэг хувь нь 55 FPS гаргаж байгаа нь бүү шүү. Wukongгийн 1080p нэгтэршил дээр Nvidia GTX 1080 Ti нь дундаждаа 36 FPS, хамгийн бага нэг хувь нь 18 FPS. Харин 2080 Ti-г орлуулж байгаа Nvidia Titan RTX карт нь дунджаар 58 FPS, нэг хувь нь 21 FPS гаргаж байгаараа хөрөнгөж байна. Dota 2-ын 1080p нэгтэршил дээр Nvidia GTX 1080 Ti дунджаар 223 FPS, хамгийн бага нэг хувь нь 111 FPS гаргаж байна. Энэ тоглоом нь өөрөө CPU давмгаалдаг учраас ихэнх картууд нь 200 FPS-ээс илүү байна. Тэгвэл 2K дээр энэхүү карт нь дунджаар 202 FPS, хамгийн бага нэг хувь нь 105 FPS гаргаж байна. CS2 960 нэгтэршил дээр Nvidia GTX 1080 Ti дунджаар 293 FPS, хамгийн бага нэг хувь нь 132 FPS гаргаж байна. Харин 1080 нэгтэршил дээр дунджаар 218 FPS, хамгийн бага нэг хувь нь 101 FPS гаргаж байна. Тэгвэл 2K нэгтэршил дээр дунджаар 144 FPS, хамгийн бага нэг хувь нь 82 FPS гаргаж байна. Dota 2 болон Counter-Strike өөрөө DX11 ашигладаг учраас хуучин картны драйвер болон үйл ажиллагаатай зөрчилдөхгүйгээр өндөр FPS гаргах боломж олгож байгаа учраас 1080 Ti-ийн зарим нэг шинэ картнаас арай өндөр FPS гаргаж байгаа давуу талтай. Жишээлбэл 4060 өөрөө 133 FPS гаргаж байхад 1080 Ti-ийн түүнээс дээш гаргаж байна. Ингээд бенчмаркууд нь дуслаа. 8 жилийн өмнө гарсан домогт GTX 1080 Ti нь одоо хүртэл байр суурь хадгалж байгаад нь сайн шалтай байна. DX11 дээр гарсан тоглоомнууд болон e-sports тоглоом тоглодог бол энэ карт өөрөө RTX 4060-аас жоохон илүү юм уу тэнцүү байж чадж байна. Энэ карт нь өөрөө арай жоохон өндөр халалттай, дээрээс нь эд анги нь муудсан байх магадaltaй, мөн тэжээл их иддэг учраас танд
шинэ үеийн картнаас санал болгох юм бол Intel-ийн B580, AMD-ийн RX 7600, Nvidia-гийн RTX 4060 ойролцоо FPS гаргана. Харин та 1080 Ti шиг ойролцоо үнэтэй карт авъя гэх юм бол RTX 4070 Ti нь өндөр FPS гаргах болно. Тантай цуг IT-ийн төвшин байна. Баярлалаа.